За сайн байцгаана уу. За дараагийнхаа 6 ордыг ярья. За өнөөдөр Тэнгэр ам болон одоо Бархас эдгээр өдөхрийн ордонд байрлаж байгаа энэ байршил таны амьдралд хэрхэн нөлөөлөх вэ гэсэн юм зүйтэй байгаа. За охинуудын маань хувьд охины ордныхны маань хувьд бол 9-р гэр. За 9-р гэр бол дээд мэдлэг, за алс холын аялал, гадаад улс оронтой холбоотой ийм салбар байгаа. За мөн одоо таны шашин шүтлэг, философч юм амьдралыг үзэх үзэл иймэрхүү салбарт бол тохиож байна. За тэгээд та илүү их одоо нөгөө эрч хүчтэй дайчин байдлаар за илүү их боловсролтой дээд эрдэм зэрэг хамгаалах, за илүү их өөрийн тэр философи дотоод тэр шашин шүтлэг, итгэл үнэмшлэлээрээ ингэж түүндээ ингэж бат итгэлтэй байх, бусдыг ингэж манлайлан түүчээлэн одоо ингэж манлайлж гарч ирэх юм үйл явдлууд өрнөж болно. За маш их хариуцлага таныг бол эргэн тойронд хүлээж байна. За гадаад улс оронтой холбоотой ажил хэрэг болон гэрээ контракт бизнесүүд дээр та маш хариуцлагатайгаар за маш деталь, маш их шургуун ингэж ажиллаж хөдөлмөрлсөн мөн карьертай илүү их анхаарсан ийм үйл явдлууд өрнөж магадгүй. За тэгээд хамгийн сүүлд тэгээд хинч одоо онцгой биш ээ. Бид бүгдээрээ ив ижилхэн гэдгийг ойлгох хэрэгтэй. За та хэрвээ үүнийг ойлгосон цагт бол та үнэхээр онцгой болно гэж байгаа. Таны дотор би бүхэн бусдынхтай адилхан. ертөнц бол өөрийн тусгал гэдгийг ойлгож царай бүхнээс өөрийгөө олж хараарэ. За тантай уулзж байгаа царай бүхэн таны хувьд бол ингээд тойл болно шүү гэсэн ийм гоё мессеж бол гарч ирсэн байна. За охины ордныхондоо баярлалаа. Үүний дараагаар за Арслангийн орд. За Арслангийн ордны охины маань хувьд л 10 дугаар гэр буюу ажил, карьер, алдар нэр, амжилттай холбоотой ийм салбарт бол энэ нэгдэл тохиож байна. Танд ямар аз ивэлийг авчрах нь вэ? За илүү ялалт, за амжилт, алдар нэрийг бол авчрах нь. За энэ ялалт бол та өөрөө ялан дэлсэн өдөр тутмын тэр амьдралын хэв маягийг хөвшүүлсэн ялсан тий амьдралын хэв маяг нэгэн хэвэн байсан бол үүндээ өөрчлөлт хийсэн. За өдөр тутамд хийж байгаа тэр жижиг алхмууд нийлээд таны амьдралд бол маш том ялалтыг эцэст нь авчирна гэсэн ийм гоё мотивац, эрч хүч одоо тий итгэл найдвар авсан ийм үйл явдал болон за илүү их ингэ суралцах болон та ажлын хувьд ч юм уу карьерийн хувьд өөр зүйлсийг суралцж болно. Аль эсвэл таны одоо мэргэсэн тэр салбарт илүү одоо нөгөө нэг гүн гүнзгий илүү нөгөө мэрэгжлийн төвшин сурч мэдэх ч юм уу ийм зүйлсүүд тохиох боломжтой. За та сурахын хэрээр таны одоо орлого мөнгө санхүү гэх юм уу нэмэгдэнэ гэх юм уу. За орлогынхаа үүдийг нээх юм түлхүүр бас түлхүүрэн сургалт буюу сурах байх нэ. За тэгээд дуу чимээ бол одоо бусадтай холбогдох хүсэг болдог бол одоо чимээгүй байх нь өөрийн гүн рүү орох хөлөг болно. Чимээнээс чимээгүүд шилжихэд хялбар, харин чимээгүйгээс чимээн шилжихэд тун хэцүү гэсэн юм мессеж бол гарч ирсэн байна. За тэгэхээр илүү одоо гүн гүнзгий дотгошоо байж одоо илүү их гүн суралцах ийм үйл явдлууд болох юм болоо да. За Арслангийн ордныхондоо баярлалаа. Үүний дараагаар Мэлхийн орд. За Мэлхийнх нь маань хувьд бол 11-р гэрт гарч байна. За 11-р гэр бол одоо хамт олон за таны хүсэл, мөрөөдөл за илүү их нөгөө нэг олон нийттэй харилцах, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах ч юм уу тий. За эргэн тойрны групп нэгдэл за ямар нэгэн та тийм хамт олонд хамаарагддаг бол тэр нэгдэл бүлэгмүүдийг бол хариуцна. За тэгээд таны хувьд бол одоо хүсэж мөрөөдсөн хүсэл мөрөөдөл за хийхийг хүссэн зүйл ч юм уу аль эсвэл хийж бүтээхийг хүссэн тэр ийм хүсэл мөрөөдлүүд бол таны хувьд маш их байна. За тэгвэл таны одоо төсөөлж байгаа тэр мөрөөдөж байгаа тэр ийм гайхалтай зүйлүүдийг бол бодиттой яг энэ хөрсөн дээр газар дээр ихтлхий дээр бодитын болгож буулгах нь бол маш чухлаа. Тэр мөрөөдлүүдийн одоо төсөөлөд байгаа тэр одоо уран бүтээл сэтгэлгээнүүдээ сэтгэлгээг юм бодит зүйл болгоорой гэсэн байна. За тэгээд таны хувьд бол одоо
маш тийм одоо цаанаасаа ундарсан юм уран бүтээл сэтгэлгээ юмыг арай өөр өнцгөөс харах маш тийм романтик сэтгэл хөдлөмж юм уу одоо дотроосоо ийм болж байгаа нь одоо хүмүүсийг эргээд ингэж мотивацлах, урам зориг өгөх, тэдгээр хүмүүсийг хөдөлгөх, одоо манлайлах юм үйл явдлууд бас болох боломжтой. За, сэрэх унтах зүүдлэхтэй тэгээ өөрийгөө гэрэл хэмээн ухаараарэ. За, ухамсар буюу сүнс, үүсэл устлаас ангид мөнхийн цэвэр эрчим бол одоо амралт хижээлэр тутахгүй. За, зүүдээ ойлгохгүй бол өөрийн жинхэнэ царайг танихгүй. Зүүдийг сэхэрч гимэн үйл манангаас гитлэх болно гэд. За, хэтэрхий одоо зүүд мөрөөдлийн амьдралтаа ингэж амьдраад байна уу? Далд ухамсар болон ил ухамсар хоёрынхаа ялгаа цагийг илүү ойлгох, бодит болгох гэсэн мессежүүд бол гарч ирсэн байна. За, мэлхийн ордныхондоо баярлалаа. Үүний дараагаар эхрийн ордныхон. За, эхрийн ордныхны маань хувьд бол 12 дугаар гэрт гарч байна. За, 12 дугаар гэр бол далд ертөнцтэй холбоотой, зүүд нойртой холбоотой, за илүү далд ухамсартай холбоотой, таны илүү юм дотоод хүнтэй холбоотой. За, ил харагдахгүй нууцлаг тийм далд ертөнц, далд өвдөстэй тэдгээр бүх одоо зүйлстэй холбоотой, за бясалгал энэ зүйлстэй холбоотой салбарт бол гарч байна. За, та илүү их нөгөө нэг юм гал буюу маш их юм хүсэл эрмэлзэлтэйгээр бол өөрийгөө судлах, өөрийнхөө дотоод хүнийг хайх эрэлт одоо ингэж явж байгаа ч юм уу. За, аль эсвэл юм далд ертөнц бясалгалыг маш юм эрч хүчтэйгээр хийж байгаа. За, илүү юм тийм дотроосоо буцалсан, дотроосоо юм эрчим энерги ориглон гарсан ийм үеуд байх боломжтой. За, таны одоо тэр дотроос ингэж ориглон гарч байгаа тэр гал ингэж галтуул шиг гарч ирж байгаа тэр бүтээлч энерги гэх юм уу, энэ халуун дулаан зүйлсийг та ингэж бусдыг гэрэлтүүлэх, бусдыг байлдан тагуулах, бусдад гэрэлт дулаан хайрыг илгээх ч юм энэ хэлбэрээр бусдад ингэж түгээн цацж байна. За, тэгээд ертөнц бол одоо жүжиг наадам, тиймээс хит одоо ноцтой хандах хэрэггүй. За, ертөнцийг жүжиг наадам гэж харахаас цэвэр ухамсартай хүрнэ. Тухайн агшинд дэнсэлж донсолж байсан бүхэн тань хожим хойно элбий юм шиг одоо элбий наадам юм шиг санагдана гэж. За, хит бас одоо нөгөө сүнслэг амьдралаар амьдарч гэнэ үү, бодит байдал яаж байна, энэ одоо баланс тэнцвэрийг бас ажиглаж анзаараарай гэсэн мессеж байна. За, эхрийн ордныхондоо баярлалаа. Үүний дараагаар үхрийн ордныхон. За, үхрийн ордныхны маань хувьд бол тань 1-р гэр буюу та өөрөө, за таны гадаад төрх, за бусдад харагдах байдал, за хамгийн түрүүнд эхлээд хүмүүстэй тулдаг тийм нүүр царай ч юм уу, яг тэр нөгөө стил имиж, за тэр зүйлс дээр бол өөрчлөлтүүд гарч байна. За, яг та өөрөө хинбэ гэдэг энэ зүйлс дээр илүү их өөрчлөлт гарч байна. За, илүү их нөгөө нэг өмнө нь хийж байгаагүй зүйлээ хийж үзэх, аялалд явах, за яг хуучин дадал болсон зүйлсийг орхих, түүндээ харамсахгүйгээр явж сурах, шинээр нээх, шин аялал, шин нээлтүүд ч юм уу. За, өөрийгөө мөн дахин шинээр нээж олж харах. За, энэ нь эргээд таны одоо нөгөө хувь тавилан оронгоор нь өөрчлөх ч юм уу. Таны амьдралын дараагийн нэг шин цикл эхэлж байгаа ийм гоё үйл явдлууд өрнөх боломжтой. Тэгэхээр яг нэг юм хийх гэж байгаа, нэг газараасаа явах гэж байгаа бол үйлдэл хийгээрээ хөдлөөрөө, хөдөлгөх нь эргээд таны хувь тавилан ингэж хөдөлгөөнд оруулах. За, хувь тавилангийн хүрдийг ингэж хөдөлгөөнд оруулах те ийм томмох үйл явдлууд бол болно гэсэн байна. За, тэгээд бусдын нүдэнд онцгойрч эрдэм чадлаа бол гайхуулах хэрэггүй. За, өөрийн мундгийг харуулах нь өрөөлийг дорт болгож харуулдгаа гэсэн байна. Тэгэхээр үргэлж одоо номхон дүлгөөн байж энгийн даруй сайхан амьдрах хэн эргээд таны хувь тавиланд за их сайхан одоо үйл явдлуудыг татнаа гэсэн мессеж байна. За, үхрийн ордныхондоо баярлалаа. Хамгийн сүүлд хоньны орд. За, хоньны ордныхны маань хувьд бол 2 дугаар гэртээр гарч байна. За, 2 дугаар гэр бол таны амьдралын үнцэн, мөнгө санхүү, за мөнгө орлого, мөнгө санхүүтэй холбоотой ийм гэр байгаа. За, амьдралын яг үнцэн, баялаг, таны амьдралын хамгийн том үнэтэй баялаг юу вэ гэдэг энэ салбарт гарч байна. За, тэгэхээр
одоо маш олон зүйлийг ганцаараа амжуулдаг ч юм уу бүгдийг өөрөө хийдэг байсан бол энэ зүйлс дээр жоох өөрчлөлтүүд явах боломжтой. Зарим зүйлс дүүгүй гэж хэлэх татгалзах. За бусдтай ингэж хамтарч хийх ч юм уу ийм зүйлс. За тэгээд нөгөө өнгөрсөн харамсал ямар нэгэн зүйлс одоо байгаа бол ажилтай холбоотой, ажил мэргэжил тэй холбоотой, эрүүл мэндтэй холбоотой юм гомдол харуулсал байгаа бол энийгээ тавьж явуулах. За гомдол харуулсал нь эргээ таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх. За тийм учраас нөгөө нэг дотор байгаа тэр ийм хар бөглсөн зүйлсээ усаар ингэж урсган гаргах, өөрийгөө гоё ингэж усаар ариулах ч юм уу ийм үйл явдлууд одоо ийм одоо зан үйлийг хийвэл тустай. За толгой одоо ухаан үргэлж авахыг хүсдэг бол зүрх ямагт өгөхийг хүсдэгэ гэсэн ийм гоё мессеж гарч ирсэн байна. За тэгэхээр үргэлж одоо бусдад өгөх, хариуны хийгөө хайр тусыг одоо хүргэх нь эргээд танд сайн сайхан хайрыг одоо ингэж бас авчирнаа гэсэн ийм гоё мессеж байна. За хоньны ордныхондоо баярлалаа. За энэ удаагийн дугаартаа хоньноос эхлээд охины орд хүртэл ордуудыг ярьлаа. Анхаарал тавьсан маш их баярлалаа.